Сайн байцгаана уу? Та бүхэнд бага боловсролын биедан суралцах ажлын дэвтрийн бүтэц онцлог түүнийг хэрэглэх аргачлалын талаарх товч танилцуулгыг хүргье. Бага боловсролын хувьд 1-ээс 3 дугаар ангид монгол хэл математик хүн ба орчин хичээлээр 4-өөс 5 дугаар ангид монгол хэл математик хүн ба байгалийн хичээлийн агуулгаар биедан суралцах ажлын дэвтрийн хуудас боловсруулагдсан байгаа. Бага боловсролын монгол хэл математик хүн ба байгалийн ажлын хуудаснууд харагдж байна. Тэгэхээр одоо хичээлийн ажлын хуудас нь нэг хүүхдэд очихыг тооцож, ажлын хуудасны бүтэц, загвар, дизайныг ижил байхаар шийдсэн байгаа. Та бүхэнд суралцагчдын биедан суралцах ажлын дэвтрийг цахим сангаас хэрхэн татаж үзэх талаар тайлбар хүргье. Content.mer.cg-ийн сайт руу ороод суралцагчийн талбар биедан суралцах ажлын дэвтэр гэсэн зэс рүү ороод бага боловсролын хүн ба орчин, хүн ба байгалийн хичээллүүд. Эндээс 4-р ангийн соронз бүлэг сэдвийн ажлын хуудасыг үзье. Соронз бүлэг сэдвийн ажлын хуудас харагдаж байна. Эндээс та бүхэн авч ашиглахад нээлттэй байна. Content.mer.cg-ийн сайт дээр 1-ээс 5 дугаар ангийн монгол хэлний биедан суралцах дэвтрийн агуулга дараах одоо бүтцтэйгээр байршигдсан байгаа. Бага боловсролын математикийн биедан суралцах ажлын дэвтрийн бүтэц онцлогийг Гантуул багш танилцуулна. Бага ангид математикийн хичээл нь тоолол, хэмжигдэхүүн, геометр, өгдөлтэй ажиллах гэсэн энэ 4 бүрэлдэхүүн хэсэг байна. Ажлын хуудас хөтөлбөрийн агуулгыг цахим байршуулсан хэлбэр бүсгтээр харагдаж байна. Бүснэгтийг задлаад харах юм бол энэ тооллын бүхэл тоо, бутархай тоон дээр үйлдэл үүсгэх асуудал шийдвэрлэх чадварууд харагдаж байна. Дугуулсан хэсэг бол 3 дугаар ангид одоо энэ 5 агуулгыг үзэх нь. Босоогоороо бол 1-ээс 5 дугаар ангийн хэмжээнд нэмэх хасах чадварын хувьд харагдаж байна. За энэ мэтлэнгээр геометр, хэмжигдэхүүн гэсэн агуулгын бүрэлдэхүүн хэсгүүдийг бүгдийг нь хамарсан ажлын хуудасыг боловсруулсан. Жишээлбэл 1-р ангийн тоог нэмэх хасах чадварын хувьд боловсруулсан энэ ажлын хуудсыг харъя. Бодит зүйл буюу тодорхой зүйл дээр хүүхэд тоолж байна. За түүнийг төрслөн үзүүлж байна. За хэрхэн одоо нэмж хасах энэ үйлдэлийг гүйцэтгэх вэ гэсэн энэ ажлын хуудас харагдаж байна. Нэгээр 2-оор нэмэгдүүлэх энэ чадварыг 1-р ангид 10 дотор гүйцэтгэх даалгаврууд харагдаж байна. За 2 дугаар анги дээр 1000 дотор 100 дотор тоог нэмж хасах, 10 тэтрүүлэн нэмж хасах энэ чадвар бол 1-р ангиас өргөжсөн. 3 дугаар анги дээр 10,000 дотор тоог одоо нэмэх хасах энэ ажлын хуудас харагдаж байна. Орны нэмэгдэхүүний нийлбэр болгон задлах, за мөн одоо орон ангийн хүснэгтэн дээр нэмэх энэ чадваруудыг одоо хөгжүүлэх ажлын хуудас харагдаж байна. 4-р анги дээр сая дотор тоог нэмж хасах өмнөх ангиудаас өргөсөж одоо гүнзгийрч байна. Энэ мөн математикийн өгүүлбэрийн үнэн худлыг тогтоох, хэл харилцааны чадвар хөгжүүлэх энэ даалгаврууд нь ажлын хуудсан дээр харагдаж байна. За 5 дугаар анги дээр олон оронтой тоог нэмж хасах ажлын хуудас харагдаж байна. За 4-р ангийн чадвараас одоо хэрхэн өргөжсөн байна вэ гэдгийг харж болж байна. За энэ мэтлэнгээр агуулгын залгамж холбоо одоо анги бүрээс агсан, гүнзгийрсэн төвшнгөөр ажлын хуудсыг боловсруулсан байна. Одоо ажлын хуудсын маань онцлог бол энэ танин мэдхүйн төвшөнд тулгуурласан. Өөрөөр хэлбэл мэдлэг ойлголтын даалгаврууд, за мөн одоо чадвар хэрэглээ, холбон хэрэглэх даалгаврууд, асуудал шийдвэрлэх, задлан шинжлэх эдгээр даалгаврууд орсон байгаа. За 1-р анги дээр бол тоог нэмэх энэ чадвар маань одоо мэдлэг ойлголтын хэмжээнд байж байгаа бол дараагийн төвшөнд байр солих чанар, бүлэглэх чанаруудыг хэрэглэх энэ даалгаврууд нь орсон байгаа. За эдгээр мэдлэг ойлголт чадваруудаа бодит амьдрал дээр хэрэглэх энэ одоо үйлийг дэмжсэн энэ даалгаврууд 3 төвшөнд орсон байна. За энэ 3 төвшинг яаж байгаа гэхээр энэ 3 дугуйн эхний дугуйг тэмдэглэсэн байна. За 2 дахь дугуйг тэмдэглэх юм бол дараагийн төвшөнд орсон байна гэж хүүхдээ оншилж болох юм. Боловсруулсан арга зүйн хувьд бага ангид тодорхой зүйлээс дүрслэх, загварчлах, хийсвэрлэх төвшинлөө дэмжиж байна. Бага ангид бол тодорхой зүйл дээр үйлдэл гүйцэтгэж асуудлуудыг шийдвэрлэдэг. 1-р ангид наах,
хайшлах, эвлүүлэх бүтээхийн даалгавруудыг оруулсан байгаа. Бас тоглох хэрэгцээ байдаг учраас тоглоомын хэлбэрийн даалгавруудыг орсон байна. Жишээлбэл эмцгийн байршлыг, цагийн координатыг нэрлэхдээ хүүхэд тоглоомын аргаар тэр онгоцны байрлалыг тогтоох сонирхолтой квадратууд, үгийн шүлжээнүүдийг оруулсан байгаа. Геометрийн ажлын хуудсууд харагдж байна. Нэгдүгээр ангид бол дүрс гэдэг сэдвийн хэмжээнд хүүхэд үндсэн 3 дүрсээ зурах, ялгах, буудах ийм чадварыг нэгдүгээр ангид эзэмсэж байгаа бол 5 дугаар ангид очоод ингээ харахад нөгөө дүрсүүдээ нэрлэх, ангилах, за өнцгүүдийг нь хэмжих, ямар шин чанартай болохыг тодорхойлох ийм чадварууд үнэлгэрч байна. За дараагийн хэсэг өөрийн удирдлагатай суралцах уу дэмжиж өөрийн үнэлгээний өснөгтийг хийж өгсөн байгаа. Сурагч өөрийнхөө юуг чадаж байна уу, юуг чадахгүй байна уу, ямар даалгавруудыг дутууг үүсгэж байна гэдгийг эргэцүүлэн бодож дүгнэх, өөртөө дүгнэлт хийх ийм зорилготой өөрийн удирдлагаас суралцах арга барилыг дэмжихэд чиглэсэн ажлын хуудсууд боловсруулсан байгаа. Онцлог үнэлгээг ажлын хуудсан дээр хийж болно. Ямар төвчний даалгавруудыг үүсгэж байна уу, ямарыг нь чадахгүй байна уу гэдгийг ажлын хуудсан дээрээс илрүүлэх боломжтой. Мөн энэ явц дундаа энэ сэдв тодорхойлох юм боломжтой. Багш болон эцгүүд дүүн тавих, дүгнэх энэ зүйлээс болж өгвөл татгалзах хэрэгтэй. За сурагч бол биедан суралцаж өөрийн эрх зүйлийг хийж өөрийн үнэлгээг үнэл сурахад энэ бол ажлын хуудас дэмжлэг болох юм аа. Нэгдүгээр ангийн сурагчдын ажлын хуудсыг гүйцэтгэсэн байдлыг харуулъя. За өөрийгөө бас үнэлсэн байна. За ажлын хуудсыг дагалдуулаад хариултын хуудас хийсэн байгаа. Багш хариултын хуудсыг зааврын дагуу хэрэглэх юм боломжтой. За математикийн хичээлийн ажлын хуудсыг хүүхдийнхаа чадвар тохируулан сонгож тухайн үздсэн сэдвийг нь баттгах зорилгоор сурагчид хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллахыг хүсэж байна.